Сайн байцгаана уу охины ордныхоо 2025 оны 5 дугаар сарын охины ордны гариг иргэсийн асарлог төлөв байдал. Охины ордны хувьд дотоод тэнцвэрээ хадгалах ба хувийн өсөлт ажлын байр боломжуудыг зөв удирдах чухал сар болж байна. Нар сар Меркурий гаригууд ихрийн ордоор дамжиж яваа байдал нь таны 10 дугаар эшин карьер, нийгмийн байр суурь, алдар нэр хүндийн талбарт хүчтэй гэгээлэг зүйлсийг авчирнэ. Энэ нь амжилт гаргахын тулд нухацтай төлөвлөлт, бодлоготой алхам хийхийг шаардна. Гол гаригийн транзит болох Меркурий гариг нь 5 дугаар сарын турш ихрийн ордоор явж байгаа тул таны оюуны хурд, анализ хийх чадвар, харилцаа сайжирна. Гэхдээ 5 дугаар сарын 17-наас хойш Меркурий гаригийн транзит нь нумын ордоор дайрах нь албан бичиг хэлэлцээр гэрээ хийх үед анхааралтай байхыг сануулж байна. Бичиг баримтаа нэгтэл шалгах нь зүйтэй. Нар ба сугар 5 дугаар сарын эхнээс эхэлнэ. Нар сугар 2 ихрийн ордод хамтдаа байрлаж таны нийгмийн уялдаа холбоо, удирдлагатай харилцаанд гэрэл тусгана. Та урлаг гой зүүн мэдрэмжээ ашиглавал илүү олон хүнтэй холбогдож нэр хүндээ өсгөж чадна. Бүтэн сар таны 3 дугаар байшин харилцаа, ах дүүс, мэдлэгийн бүст байрлана. Та өмнө хойшлуулж байсан чухал хариуцлага, сургалт, бичгийн ажил зэрэгэ дуусгах зэрэг хүчтэй мэдрэмж авна. Гэхдээ сэтгэлийн хөдөл, хит хурц байдал мэдэх учир яаруу шийдвэр хийхээс зайлсхий. Марс гариг охины ордны хувьд 8 дугаар байшинг туулж явна. Энэ нь санхүү, хөрөнгө оруулалт, сэтгэл зүйн гүн мэдрэмжтэй холбоотой учир энэ нь эрсдлийн хөрөнгө оруулалтаас болгоомжлох эсвэл хуучин шарахыг эдгэх цаг гэдгийг илтгэж байна. Тэнгэрийн ван санчир одоо охины 7 дугаар байшинд хамтрагч гэрээ хэлэлцээрт байрлаж буй тул урт хугацааны харилцаа, бизнес түншлэлтэй дүн шинжилгээ хийх шаардлагатай. Харин Тэнгэрийн ван 9 дугаар байшин философи, боловсрал, гадаад холбогдолтой оршиж буй шинэ итгэл, үнэмшил, үзэл бодлын өөрчлөлт дагуулах магадaltaй. Хайр дурлал ба харилцаа 5 дугаар сард таны хувийн харилцаанд боломж ба шалгуур хоёулангийн авч ирнэ. Сугар гаригийн дэмжлэгтэйгээр та романтик уур амьсгалыг мэдрэх боловч санчирын байрлалын нөлөөгөөр гүн сэтгэлийн шалгуур тулгарч болзошгүй. Жинхэнэ үнэнч байдал итгэлцэл дээр үндэслэн харилцаал бат зогсноо. Ажил карьер ихрийн ордоор дайран гарч буй гаригуудад таны шин санал, гэрээ, сурталчилгаа, шин албан тушаал авчрах боломжтой. Гэхдээ хийж буй ажлаа нэгт төлөвлөж жижиг зүйлсийг хэд анзаарах охины зангаа зөв ашиглавал та бүтээлч чадвараа бусдаас ялгарх нэ. Санхүү сарын дунд үеэс хойш 8 дугаар байшингийн Марс нөлөөлж эхлэх тул та бусдын хөрөнгөтэй холбоотой асуудал, хамтарсан данс, татвар, зээл гих мэдээр онцгой анхаарал тавих хэрэгтэй. Гинтийн зардал гарч болзошгүй тул сандралгүй, ухаалаг төлөвлөлт хийх хэрэгтэй. Эрүүл мэнд ба сэтгэл санаа. Энэ нь таны сэтгэл зүйн тэнцвэр маш чухал байна. Та өөрийгөө дэмжих, амьдралын зорилгоо дахин тодорхойлох үйл явцад орж болзошгүй. Йог, бясалгал, байгальд гарах зэрэг амар амгалан мэдрүүлэх зүйлс танд маш их тус олно. 2025 оны 5 дугаар сар бол охины ордныхонд оюун ухаан, харилцаа, карьерийн дэвшил, талбарт сэргэлт, итвэхтэй сар байх нь. Гэхдээ анхаарал сарниулах зүйлс санхүүгийн эрсдлийг зохистой удирдвал та энэ сарыг гайхамшигтай үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой. Танд хэрэгтэй мэдээлэл түгээсэн бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Энэ нь намайг дэмжиж илүү сайхан мэдээлэл авахдаа сайхан гэдгийг илтгэж байгаа юм шүү. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай, мөн бусдад түгээгээрэй. Баярлалаа.